Тийм юм байна. Тэгээд одоо би игээд олон үгээрүүгээд л одоо нэмагуучлаараа яагаад гэвэл нэг когшин Монголд ирж байна. Цагаан замаа чи бүү юм яриад чи дуулаатай гэж ярьж байгаа юм. Тэр зөв гэж санаж яагаад гэвэл одоо югэн богинохон сайн урган урдэн сайн гэж ярьдаг. Тэгээд одоо жоохон игээд одоо халууцаад л жоохон олон үгээрчгүй. Тэгээд уучлаараа нэг керванэг эвгүй байдлаар л урахгүй. Тэгээд ер гол юм нь бол энэ жангар гэдэг л одоо жангараа нь яаж сонсох вэ? Жангараа нь яаж мэдүүлэх вэ? Жангарыг яаж одоо олноо өнөгт хөргөж тусгаах вэ гэж халуу дээрээ л ярьж ах юм. Тэгээд одоо олон газруудаараа игээд одоо жангараа хайлаад явлаа. Тэгээд миний нэг тодлсон одоо мэдсэн юм надаа. Ирлэн жангар боллоо. Тэр юнэр дэлг одоо хамаагаа ямар хэлэн улс олно бүгдээр огын жангарыг их сонсно. Тэгээд тэр дотор кэдэ хүмүүс яг тэрсэн ахнар ихчнэрдэд л ирээд л танилцаад тэгээд одоо нэг утсан хаяг маяга нүгэлдэл тэг би бол игээл бараг нэг чомдаа нэг тэр одоо гар одоо утасны юм хураалаа гэдэл ярина яа гэдэг. Тэгдгээр нь одоо миний бодлоор бол дээр үедэн коммунизмын намын үед дэлгэн ажилтан нийлж хатна гэж нэг дуудлага байдаг гэлээ үлээг ураа. Тэгээд тэр бол арай дутун миний бодлоор бол дэлхий дээр амьдарч ясна ариун цагаан сэтгэлтэй. Одоо агуу хайрын сэтгэлтэй хүмүүс игээд нийлэн гараа натхад ах дүүнэрдэд л болов. Тэгээд л одоо би дэлхий тавьшраад л одоо ясандаа надад зөв замаар урна гэж бодож байна. Дан далууга. Тийм юм байна тэгээд. Одоо тэр бол тэгээд жангарын одоо замаар яваад л жангар гэдэл яваад. Анхны удаа тэгээд хотын дээр Францын хотын театр 1200 хүн шаалэр болоод хэлэн улссан гэдэг чинь одоо 1200 хүнийг дүүрээд сүүчгээд тэдэнд нь тайзан дээр би жангараа хайлаа байж. Тэгээд одоо би кэндэн хайлж явах юу хайлж явах одоо юм яваад л яана гэдэг одоо тэгээд жоохон болох хавч хитаад л гэдэг. Тэгээд тэд чинь чимээ үгүй сүүцэх нь цахахш. Тэгээд шан ёрлоод одоо чира загууртай юм шүү тэд чинь одоос нь километргүй юу одоо юм болоод байна гэдэг. Тэгээд дараа нь тэгээд одоо жоохон ижлдээд та нарт юу сонсоод байна гэх л. Ой хамаагаа цаана нэг эмоц байгаад байна. Нэг игээд л тийм юм болж байна. Тэгдгээр нь манай жангар гэсэн чинь тэр жангарын хайр, жангарын олгоо ид шидний олгоо бүгд элэгээ танигдж байна. Гэж ах өглөө да. Туйланд хайр нэ гэсэн. Хайрын мэдрэмж явж байна гэсэн. За ингээ манай од гэрэл маань одоо бас энэ жангар туйлыг одоо энэ эрхэм хүмүүний өрт төөлөд хадгалаад өвлөөд ирсэн жангар туйлыг яг энэ монголчуудаа төвийн дэлгэрүүлэх талаар бас санаа бодлооч хэлээгээд үйл хэрэг эхлүүлээд явж байгаа хүн байгаа. Тэгэхээр миний найз бас энэ талаар яриад дэлгээрээ. За бүгдээрээ амар мэндөө. За одоо цагаан зам ахта одоо танилцаад бас 10 гаруй жилийг одоо үдчихээ. Тэгээд энэ хугацаанд бас ер нь ахта уулз хоолгондоо энэ жангарын тухай түүх тэр үлгэр домог тэр баатруудын төлөвлөлтийг сонсоод л гэдгийгсэн. Тэгээд эхэндээ бол яг ингээд бас нэг аахгүй тий бас ингээл ерөнхийд нь за нэг ийм баатрууд ийм төлөв байсан юм байна гэж яваал. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам ер нь ингээ өөртөө ингээ шингээдэг болоод ирд юм байна. Тэгээд жангарын мөн чанар ямар ч одоо яг манай баруун нутгийнхан бол ер нь бол баруун Монголын баатарлыг туйл гэж явдаг шүү дээ. Гэхдээ баруун Монголдоо ч ер нь бүх дэлхийн л одоо энэ хүмүүн төрлөخت нь үүсэх цагаас л үүдэлтэй энэ туйл тухайн үедээ тэр хууль нь байсан байна. Тэр хүмүүсийнх нь бас ихтгэл үнэмшлээ олж авдаг. Мөн энэ одоо энэ жангар туйлаараа өөрийнхөө мөн чанарыг таньж эндээ бас хурцлагдсан гэж сайхан одоо амьдарцгаадаг байсан байна. Тэгээд дээрэс нь бас хамгийн сүүлд бас ингээд дээрлэжсэн одоо энэ манай халимгууд яагаад ийм ирэмгий зоримгой байт юм бэ? Тэ энэ Оросын дайн тулаанд дандаа ингээд гавьяа байгуулдаг ийм эрчтэй
ийм урам зоригтой ирчүүд байдаг. Энэ нь бас энэ жангар туйлтай холбоотой юм байлээ. Энэ хүмүүс ч нөгөө одоо Оросын холбоонд байгаач яг өөрснийхөө хэл одоо энэ аялгауг ерөөсөө алдаагүй, өв соёлоо алдаагүй өдийг хүртэл гэж амьдарч ирцгээсэн. Тэгэхээр энэний гол одоо мөн чанар нь юундаа байсан бэхээр бас энэ туйланд байсан байна гэдгийг би олж харсан. Яг тэгэхээр тэр одоо орчин цагийн нөгөө байн тулоонд явж байгаа энэ цэргүүд чинь тий Оросын байлдаанд оролцож байгаа цэргүүд болохоор энэ жангарынхаа туйландаа маш их ингэж нэг хурцлагчсэн байна. Миний өвөг дээдсүүд одоо ийм мэрэмгээ зоригтой ийм байсан чинь бид нар бас одоо дайтах ёстой ураа гэл ингээл дайраад ордог байсан. Ах бас энэ сайхан төгөг ярьжсэн. За энэ утгаараа одоо ингээд цаг нь иржээ. Одоо монголчууд маань бас сайхан сэрж байна. Бас нэг цаг үе ботход бол бид нар чинь ер нь барууны соёлд хит автцсан. Ер нь барууны одоо энэ Оросын школоор ер нь бол хүмүүжил ирсэн байсан тий. Тэгэхээр чин сүүлийн 30 жилд одоо ингээл нууц товчоо Чингис хаан бидний өвгдөөс одоо ямар хүмүүс байсан гэдэг нь илүү бас тодорхой нээлттэй болдог гэсэн байна. Дээл өмсөн хүмүүс бид нэр хөдөөний хүмүүс гэж хардаг байсан бол өнөөдөр бид нэр бидний өв соёл чинь энэ юм байна гэдэг нь бас ялгаш таньдаг болоод байна. Тэгээд ер нь бол жангарыгаа одоо ингээд түгээн дэлгэрүүлье. Ялангуяа энэ төв одоо энэ алах монголчуудаа бас энэ жангарыг таниулъя. За баруун зүгийнхэн бол ерөнхийдөө бас ингээд туйлаа ол мэддэг. Туйл алтаан туйл гээл туйл магтаал маш олон туйлуудыг хайлдаг. Тэр дундаа яг жангарыг одоо энэ цагаан зам гэдэг хүн бол яг ингээл тэнгэрийн миний одоо ойлгож байгаагаар харж байгаагаар бол тэнгэрийн буултаар хүлээж аваад энийг үйлийг түгээн дэлгэрүүлэхэд одоо бүхий л амьдрал насаа зориулж байгаа хүн болов уу гэж би хардаг. Яагаад гэвэл цагаан зам очиж өөрөө бас нэг атомын цахилгаан станц инженер тийм шал өөр мэрэгчлээ хүн байж агаад одоо тэгээд гинтэл бас л зүйд нойронд нь өвөгдлөөрийн цагаан үг нь товшураа байрч ирээд л одоо ингээд жангарыг л түгээх хэрэгтэй байна гэл ингээд жангарын төлөө бүхэл амьдралаа зориулаад ирсэн. Тэгэхээр одоо монголчууд маань бас яг энэ жангарыг энэ туйлаа хүлээж авах бас энэ цаг үеийн ирсэн байна. Бас тэнгэрийн үзэлтнүүд маань маш олон болсон байгаа. Тэгээ энэ дээрээ жангар бол бидний одоо шашин үсээгүй байх цаг үеийн бидний бас одоо өв соёл өв соёл байсан байна гэдэг нь бас гүн ойлгосон учраас одоо энэ жангарыг төвийг байгуулъя. Жангарыг одоо ингээд сайхан түгээн дэлгэрүүлье гэдэг зүйлд одоо ханцуу шандаад ингээд сайхан бага бүрдүүлээд явж байгаа. Тэгэд юу сая ярьжсэн чинь одоо миний санаа бодлоор энэ Монголын урагаан сэргээс босгож авах хэрэгтэй буцаагаад. Тэр урааг нь бид чинь Оросд булагчгаад Оросд одоо ураагаад хашгирч байна ш. Яна 1709 онд Петр I-р тэр Полтавын тулдаа гэдэг нэг том тулдаа болсон шүү. Тэр тулдаан дээр манай халимгууд болохоо морин цэрэг Карл 12 дэх шиг л бүт цокадлаа. Тэгээд их л говь гаргасан чи тэгээд Петр I-р маш их баярлаад л тэгээд виват гэдэг үгийг богинохын халимгийн ураагаар сольдно гэдэг л заллиг гаргасан шүү. Тэгээд халимгийн ураа Монголын ураа чинь адил нэг юм шүү. Тэгээд ураа гэж нь урагшаа гэж яах. Уралан гэж яах морин үе гэж яах өглөө да тэгээд тэр юмыг болохоо тэгээд бас тэгээд дүнээс ол ямах ч юм байхгүй. Тэгээд одоо дан айн одоо дээр үедэр Марко Поло юм хүн судлаач наруудаа бас одоо амнын төлөө дайлда байлдад алдарбог жангарануудаа хайлаад тэгээд явсан юм л ч одоо энэ дайны соёл одоо күнэ одоо яс журам зөндөө юм байдаг. Одоо хариу уяачнад зориулж нэг амнүгэри энэ өнчин булаг гэж байдаг. Өнчин булаг гэсэн нь одоо Монголд мэддэг морина дөрвөн көл байна шүү. Тэгэд ганц нэг көлний булаг цагаан болгоно. Тэгээд ганц нэг көлн булаг болж яах вэ? Тэгэд өнчин булагийг аавын ганц өр нь ундаг юм гэж. Тэгээд дайнд бол дайнаас элмэр чавцлдаад одоо ийгэл одоо махцсан болол явж гент болохлоо тэр одоо өнчин булагийг таньчаад тэгэд алахгүй болж байна. Тэгээд Хүний ганц үр. Күнэ Удмын таслахгүй. Удмын тасалж явах. Бас энгэрэнгүй байж та бас Сайхан үнэхээр агуу соёл ухаан. Тэгээд зэн чихний болохоо юм нэг шигтэй унсан мөрний болохоо онц нэг көлний болохоо цагаан булаг өнчин булаг гэж. Тийм одоо бас л их л соёл одоо дайны соёл одоо амьдралын соёл бүх юм байж л одоо тэгээд одоо.
Тэр хамгийн манайда сэргээ босгож явахлаа маш их сайхан. Тэгэхээр Оросын ураа биш Монголын ураах нь одоо онгодуудыг буухад одоо хамгийн түрүүн онгодтой золгохдоо одоо мэдээж амар мэндийн мэдээд онгодоос таны омог ураа гэж юу вэ гэж асуудаг. Ураа гэсэн чинь энэ уугаахлаа тэр тарагддаг юм. Тэгэхээр Ураа гэсэн нь болохоор тэр р гэсэн нь болохоор чангалаад дуурж байгаа шүү. Тэгээд вивад гэдэг үгийг халивгийн богинох нь ураагаар соль гэж зарлиг гаргасан шүү. Тэр баталгаатай. Тэр юм болголоо. Тэгээд одоо манай түйг түүж бид нь болголоо одоо энд одоо магц сусаар нь болохоор нэг юм шүү. Бид нэг баруун Монголоос ирэл цалаад. Энэ бурхан одоо дөрөвний өрд баруун монголчин бас л бурхан халднаас гаралтай юм шүү. Бурхан халднаас гараад нэг явж дээр ийшээ голоо баруун Монгол таван богд гээд алтай малдаар дамжаа явж удаад гიშгэн явахад тэр төвдгөрөөд төвдийг болголоо одоо бас эзэлж энэ бол ижлэн каваа гэзлээд л тэгээд явсан юм болж байна. Одоо Давкад ирж явсан мэрийг тэр Туркийн дайнд тэр Туркийн цэрэг галзуураад л нэг харваач сүс болох юм манай. Яа хадаад л яхал одоо тэр Туркийн цэргийг тэр цэргийн дарган галзуураад л Сэлман хөрүүлээд л гэж хашгирал Давкад өхөн хурдаар Давкад ирж явах мэрийг урдасны энэ ч нөгөө нумсумар харваад тэр Давкад ирж явах мөрнө албар баруун урд туруугаар нь тусчаа шүү. Туруугаар нь. Тийм мэрэгжилтэй байсан байж. Энэ дайны мэр чи юм сурчхад л тэгээд дараа нэг л уурлаад аяга загнаад гэж одоо бас зааж нийтүүлж яхан болж. Тэгээд тэр мөр нь бидрээд нөхөд тэр охор тэр дээрс үүсэн тэр цэргийн дарга амар нь газар үнхэд элсэн юм гэдэл гэдэл хашгаад явж байгаа гэж. Тийм их л мэрэгжил одоо энэ манай халамгийн түйг Монголын түйг тэр дайны болохоо мэрэгжил бүх юм нь холбоотой залгаатай болж байна. Тэр алдрууг жангараас эхлээд. Тийм юм л одоо. Сая одоо 90 оноос хойш нэлээх өвс соёл бөө мөргөл одоо бүхэл юм сэргсэн цаг үед энэ 30-аад жил бол одоо манай монголчууд хоорондоо нутаг ус гарал угсаа омог ураа гэд баахан одоо хоорондоо яасан. Мэтгэлцэж нэлээх цаг хугацааг өнгөрөөсөн. Гэтэл бидний өв дээсээс өртөөлөд ирсэн энэ бит бус их том өвд. Ердөө миний танаа гэж одоо Монгол дот битгий хэл хар шар бор гэж чинь дэлхий дээр байхгүй шүү. Амьтаа бүхнийг минийх гэж хайрал та нарих шүү гэж энэ одоо том философи явж байгаа. Тэгэхээр одоо бид нар нөгөө чи нөгөө тим ястай ийм ястай Брэдэн чахмад хаалхан чахмад халимын чахмад дөрөвдөн чахмад гэж яхахаа одоо энэ юмыг бол хойш нь тавиад яг илүү том зүрхтэй илүү том алсыг харж явах хэрэгтэй байна л гэж бас зөв. Тэгээд деликат чинь нөгөө деликаг нийлэхэд тулд сэрэлтэй сүйэлтэй гэгээд ялгадаг юм шиг. Юутай? Сэрэлтэй сүйэлтэй гэж. Сэрэлтэй гэсэн нь ухаантай, бодолтой, хайртай, сэтгэлтэй, сүйэлтэй гэсэн нь яг болохоор зэрлэг амьтан шиг тийм л одоо заяагаар муу санаатай бодолтой хүмүүс байдаг болж тэгээд. Тэгээд одоо дээр үе чинь бас тэр одоо тэр жанр сэрэлтэй тууд нь мэдэг, сүйэлтэй тууд нь шарваадаг гэж. Шарвана гэсэн ойлгомжтой байна. Тэр сүйэлтэй туутыг харьцаад тэднийг болохоор хараад энэ сэрэлтэй туутын үн дэлгэ босох гэж яах юм болж энэ тэгээд тийм одоо бас нэг яг математик дотор байх одоо юм дэл энэ бол арт юм одоо тийм болж байна да. Тэгэхээр одоо манай хамаг монголчууд одоо энэ туйлаа сайхан өөртөө шингээхийн тулд бас энэ туйлын хэлийг бас сайн ухаж ойлгодог болох хэрэгтэй юм болов уу гэж харагч байгаа. Энэ бол туйлын хэл чинь бол ер нь манай монголчуудын одоо эртний хэл удам хэл. Тий, ер нь бол удам хэл гэж ойлгоход бол. Тэгэхээр ганцхан баруун аймаг ийм аялагтаа ярьдаг ш. Энэ баруун аймаг чинь яг бас хязгаарт ийм бас нэг төв суурингийн соёлд хит уусаагүй учраас хэл соёл нь бас ингээд өвлөгдөд яваад исэн л байгаа хгүй гэдэг Олон ч юм. Тий. Тийм. Одоо би яг жишээл хийгээд одоо хийгээд тэр урсмууд дээр нэ. Зарим урсмууд сонирхад ирнэ шүү бас. Тэгээ та нар одоо юу болж байгааг бодол. Одоо би яг танаа байна. Яг амьд гарч ирсэн фараон шиг сууна шүү гэж хэлж яах вэ? Одоо тэр чулуун дээр одоо Египт байна. Тэр чулуун дээр бичээтэй бичгэн мардсан одоо юм болж яах юм гэж ай манай түүл бол эрдний цангаас игээд л одоо үедээ нэг дамжлаад яваад үнслээд явсаар одоо хөл дээр байна. Тийм баянаар тийм биднийг адил ярьж яах юм. Тийм пөөгөлдөд л уурсаад энэ чинь. Урсын хэл Петр нэгдүгээр үед хүүчин хэл нь одоо бол шин хэлнэ гэдэг. Тэр шин хэлтэй улс хүүчин хэлээ ойлгож чаддаггүй. Одоо сая тэр
Тереза Морис гэж ярьж л жаа тэр юу хэлний тухай. Тэр Орсын хэлний одоо бас тийгж хувирсан байна. Реформ явуулсан Петр Бэр. Одоо тэгээ манай Монголын ард түмэн чинь бас нөгөө хит их бас нөгөө гадны шашин нөлөөнд автцсан. Тэгээд нөгөө ихтгэл үнэмшил сүүл үед анзаарч байгаа. Гэхдээ цагаан замхаас ингээд гаднаа Монголын одоо гадаад монголчууд доор нь штэ. За гадаад монголчуудын зүгээс нь ингээд монголчуудаа ингээд харахад манай Монгол одоо ямар Монгол ихлээр бид нар чаа одоо өөр монголчууд маань одоо ар Монгол гэдэг штэ. Тэргээр илчлээ өшөөр. Ихтгэл үнэмшил гэдэг зүйлийг бол бид нар их алдсан харагдсан байхгүй. Тэгэхээр ихтгэл үнэмшилгүй болцсон байна. Төрдөөж итгэхгүй байна. Найз нөхдөөж итгэхгүй тий. Шашин шүтлэг одоо юунд ч юм итгэх ямар нэг юмд юм ихтгэл үнэмшил байхгүй болсон. Өөрийгөө нэг юм хурцлах юм хэрэгтэй байдаг шүү дээ. Бид нэг дотор хүнээ нэг сэрээгээд нэг өөрийгөө нэг урам зориг өгөхөөр нэг урам аваад л нэг ирч хүч ороод хүн чинь нэг ажлыг амжуулдаг та. Тэр юм нь ерөөсөө ингээд бас ингээд алдагдцсан. Тэгээ тэрийг одоо түрүү хэлжсэн чинь одоо энэ халимуудын баруун ойрдуудын одоо Шинжаан өөр монголчууд ч болохоор энэ туйлаасаа энэ ихтгэл үнэмшлээ олж аваад өөрийгөө хуцлаад идэв юм байна. Миний өвгдээдсэн юм байсан. Бид ийм юунд амьдарч байсан тий. Тэр өнчин хөөхт үгүй, өлөн нохоо үгүй, энэ сайхан их тэгш, ийм сайхан жаргалтай ийм сайхан бомбын орныг бүтээгээд одоо амьдарч байсан байтал бид нар одоо юу болчиход байгаа юм бэ гэдэг бас л бодох асуудал байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ ютубер жанр хайлаад явсан болох уу? Тэр зөндөө орс тэр хүмүүсэд комент биш чинь. Тэдний комментэд нэг орс биш чинь. Манай нийлэхгүй ихт болоо энэ жанр сонсголоор нь шүт тайвшраад л ядл амар дунтадлууд нэ. Тэгэд бид нар одоо өдөр болгоно өглөө ураа жанр л зовлж байна. Тийм манай бол цуснд нэг дээр үед халин байсан биш үү гэдэл. Тэгэд яа. Тэр чинь яг амьсгай. Тэр амьсгай юм болж байна л одоо тэгээд их л сонь юм байна. Орос хүнийг жоохон майжвал Монгол гарч ирээ. Монгол. Тэгэхээр одоо энэ жангараа түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны эхлэлийн хүрээнд 7 хоногтой 2 удаа одоо жангарынхаа тодорхой хэсгийг хайсныг тайлбар задлах одоо ийм үйл ажиллагаа эхэлж байгаа. Тэгэхээр одоо манай зохион байгуулагч маань од гэрэл маань утасныхаа дугаарыг бас нэвтрүүлгийн доор тавина. Тэгэхээр жангар туйлын талаар сонирхож байгаа. За цагаан зам махта одоо уулзан зоолгож сайхан үг зургаас сонсож учран залгах хүсэлтэй хүмүүс бас холбогдоорой. Мөн одоо энэ дотрын задлахын сургалтыг сонирхож байгаа хүмүүс бас холбогдоод энэ бидний түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт бас таны ч гэсэн хэм оролцоо хэрэгтэй байгаа шүү гэж бас дамжуулаад хэлье. Одоо энэ сошиал орчин нэвтрүүлэг одоо хүмүүст маш хүртээмжтэй байна шүү дээ. Тэгээд өнөөдөр бас зорж ирсэн гэрлийн өргөөнийхөө одоо хүмүүст бүгдэнд нь маш их гялалаа. Туйлч гэхээр хүмүүс ингэж холны юм бодоод байдаг. Тэгээд би ярин чадахгүй байлгүй гэсэн бодол төрж магадгүй. Тэгэхээр хин туйлч болоод хин туйлч болдгоо хүн болгон туйлч болж болох уу гэдэг асуулт. Одоо ингэж байна. Түүл гэсэн бас л одоо амар юм биш. Энэ түүлийг бол түүлжиг тэнгэр сунгадаг юм гэж байна. Яна яла тэр түүл гэсэн их л күнд юм гэж байна. Хамаагүй болоо күн түүл хайлуу гасан богино хүн болж чаддаг гэж ярьдаг. Гэж нэлээд одоо тэгээд энд бол бас жоохон нэг талаас нь хориотой болж явах уу юм болж явах бас тэр тэнгэр шалгадаг юм гэж нэлээд. Тэгээд би бол бас надаас танаа хүүхдүүд таныг дураа түүл хайлах юм гэх луга би бол тэд нар бол хайлмаар одоо тэр хайлах шинж одоо юм ороод угаа байтал яаж тэдэг гэж заах уу. Тэгээд одоо энэ сургууль миний бодлоор ард түмэн жангарын километр ёстой. Жангарын тэр одоо хайлж явах үг учрыг таних ёстой. Тэгээд энэ хүүхдүүдээс ч бос хүүхдийг болохоор тэр бас л жангаруудыг анзааруулад энэ жангараас бол юм тад нь бид нар шингээж авдна гэдэг л одоо тэднийг совлох хэрэгтэй болж байна. Тэгэд жангарыг сонирхоод байв, жангарыг сонсдог ард түмэн байв. Тэгээд дээрээс бол тэгээд түүлж байгаа болохоор сонгогдож төрхнөө шүү дээ. Тэгэхээр одоо анх 9-р ангид байхдаа анх одоо цагаан өвгөн одоо энэ туйлын эзэн онгод гэж хэлвэл ирж эргэж тойрч исэн гэдэг одоо дараа нь тэр олон хүний нүдэн дээр хайлж хат би эхний үед бол би хаана өвдөд одоо нэг улаач нар шинэ бөө болоод их өвдөж хавдчихэдэг тий. Тэгээд дараа нь за чи ерөөсөө ийшээ битэн анхаарлаа хандвал зөвхөн жангараа бод
өвгдээдсээ элен цуландсаа баярлуулж ин л гэж бод гэж одоо тийм шууд одоо чимээ ирсэн. Яажсан мэдгүй сонссон гэсэн. Тэгээд тэрнээс хойш одоо тэр зүдэргээний мэдрээгүй гэхээр онцгой нэг юм байна. Тэгэхээр одоо энийг задлах энэ сургаалт судалж үзээд эндаа тэр хүн бид нэр одоо 30 жил бас нэг ийм замаар явцсан те яаж танигдаж яаж сонгогдгоо бас ард түмэн маань мэдгийн чинь сайхан туйлч нараас араасаа төрөх байх уу. Алив цагийн одоо эхлэл энэ залгаан дээр одоо олон туйлч нар байгаа бас уучлаарай гомдоох гэж хэлээгүй. Ер нь бол энэ залгаан дээр тэр одоо холоос бас энэ үндсэн монголчуудаа энийг түгээн дэлгэрүүлэе гэж ирж байгаа цаанаасаа учиртай л байх гэж би бодож байгаа. Тий, одоо ер нь бол яг хоо бид чинь одоо багада ер нь туйлыг бол нэг юм урлаг гэж харцсан. Ингээд туйл хайлдаг бас нэг товшир хөгжмөнтэй урлаг юм байна л гэж ингээд ойлгоцсон яваадсан байхгүй. Одоо ч тэр ойлголттой хүмүүс байгаа. Гэвтэл үгүй юм байна. Энэ туйл гэдэг чинь өөрөө бас маш юм үг болгон нийтдээ шидтэй. Энэ туйл чинь өөрөө бас маш их юм авшигтай. Энийг өөртөө шингээж авсан хүн тэр бүхнээс одоо нөгөө буян хишгийг нь одоо хүртнэ гэдэг шиг тэр хямрээс одоо бид нар нэг хүүхдийн төрсөн өдөр болсон. Жишээ нь хонх дамар дуурал нэг лам очдаг ч юм уу ингээл нэг хорим найран дайрчин гэж яддаг. Гэвтэл бид нар энэ бүхнийг одоо тэр хорим ялангуяа хорим найр, хүүхдийн нүсний найр энэ одоо бүхий өргөө энэ сайхан бүхчүүдийнхаа энэ нээлт болгон дээр бид нар энэ туйлыг хайлуулж хөвших хэрэгтэй. Энэ туйлыг бүр түгээн дэлгэрүүлж эн чинь бол тэр ном уншаад одоо бөөнөр бид нар ингээл газар очиод бөөлөөл мэдээж ингээд явахгүй. Тэгэхээр энэ юу вэ гэхээр энэ туйлыг бид нар илүү түгээн дэлгэрүүлж энэ туйлаар бид нар энэ үлийг бас олон түмэндээ хүргэх ёстой байна л гэдэг нь бас. Тэгэхээр энэ одоо цагийн одоо би гэж бодож байна. Одоо яг манай үеих миний насных хүмүүс энэ насны дотор мянган жил хувираад өгөх хувирлыг бид харсан байна. Би багада морин тэргээр явж ясан шүү дээ. Тэгээд одоо энэ бол одоо юу Чинийг асаагаад игээд л байсан. Одоо л одоо юу бүх юм шал өрөж байгаа. Тэгээд нь бол юу энэ одоо интернет юм гараад бас л хар цагаан шулмчт тэр мангас гэж байдаг. Тэд чинь бас амар байхгүй бас л муухай юм зохиолоод одоо нэг көөгтмөг чочдаг айдаг. Одоо л тийм нэг юм гаргаж яадаг. Тэгээд манай одоо нэг жишээлбэл энэ 5-6 настайдаа игээд юмнаас үргэсэн байдал гараад игээд хайсан байдалтай болоод л. Тэгээд нааш яав гэхлээ. Тэр ураа эмээний хажууд хөвчгээд эмээний үндсэнд дараа игээд удаа хүүхээ байжсэн нэг кино хараад л түнэс дахиад газар дураад тэгээд бас нэг амар юм изэл тэгээд түнэс чашаад айжсэн байна гэж нэ л одоо. Интернетээс янз бүр. Тэгээд яав гэхлээ юу нэ гэхлээ игээд чимээгээс тэр удаа юуган планшетын одоо тэр утсан булаад авч гэж байж байгаа л. Үгүй юу өвөн бол юу чи жоохон юмнаас сүрдсэн айсан байдал гараад байдаг чимээг хаа тэгээд энэ шинэ өвөө эдгээр шинэ хан гацсан ивтрээд ирээд байр шүү гэдэл ярьж байна. Муухай юмсан. За тэр нааш тэгээд одоо би өвөөч нь жангар дүүл хайлаад яаш чи анзаарлаг байдаг. Тэгээд л игээд одоо тэр чинь шарын зураг одоо л 6010 бой баатарт алдар баг жангар яг тэр охоо тэр ханаар гацсан ивтрээд ирж явсан юм шин тэд чинь дайлдаг тэр юмыг дарддаг юм шүү. Тэгээд энэ жангарын тэр ном аваад тэр тэнд нь бол 12 баатарыг дайнаас босоод явж явах мерсерэн даягаад л эмэн цацуулаад л тэврээд тэгээд яг ганцгад зөндөө тэр одоо чөткөр шулмас мангас толгоос өргөтэй ганцлагчсан гэж байна. Тэгэд бол тэгээд ийм тийм нэг амар юм харагдуу үйсгдөө жангар минийгээд л амлж гэдэг. Тэгэр болгоо тэгэл дээр шнэ бол 6000 баатар мөчийн ирж байгаа хамгаалж гэнэ шүү. Дээр шин тэл болоод дороос шил болоод хажууд харуул хаагуул болдог. Тэгээд тэр жоохон тавшраад миний холсолдоод тэгэл зүгээр болчихсон байна. Тэгээд энэ күйхэд одоо юмнаас чочаад аа мен жангарын күч жангарын юм хүн бас тусална. Чангаран дуудаад бас. Эртээр үед одоо хуучул яриад сонсохоор одоо шинээр гэр бүрэх гэж ярьдээ. Манайхан 13-наас хүрнэ эр хүүхэд, эртээ хүүхэд. За тэгээд дараа нь гэр бүрэх. За одоо айлд одоо нуган үрт хүрэх. Өрөөлгийн одоо хөндөх тэр үеэсд бас туйл хайлдаг байсан гэд хуучул ярьж исэн. Тэгэхээр бол нэлээд одоо хүндтэй залж тэр өвгөн туйлчийг залах бас тодорхой ёс дэхтэй тийм байсан.
гэж одоо миний хөгшчүүл ярьж ирсэн одоо уртын дуудуулдаг байсан. Би багасаа үлгэр сонсч байсан учраас багасаа юм одоо гадарлаад байгаа юм. Тэгэхээр бас их сайхан ёс ихтэй хүндтэй. Их л их хүндтэй. Би туйлч гэхээр л ердөө миний нүдэн жоохон бахаас нэг юм хөгшин ингээд цал буурс ахалтай нэг өвгөн хуур барайл одоо нэг эсхий цагаад бүтэл явж идэг юм байна л гэсэн тийм одоо зураглал над үлдсэн байдаг. Дахиад юм нэг мартдаг дээр батлаад ирээ. Ил одоо явж манайхан чинь гадаа юм их тоогаад өөрсдөө дотоо юм анзаарахгүй гэдэг л голдог нэг цаг болж ирсэн байна. Тэгээ миний бодлоор би болгоо түүлээр явсаар л ямар хавсаята ямар баялаг ямар түйгт ард түмэн биднийгээд одоо би бахарч явна шүү гэж нэлээд тэгээд одоо жишээл тэр одоо Карл Марксගේ социализм болоод идэн чинь бидний шнаахан дүүнэр нэг налаад улаан цагаан болоод их л муу замаар явсан тэгээд одоо би нэг энэ албан ёсоор энэ Кирсан олимпиадын ямаг дахуулаад энэ төвдөр явсан. Яана ихлэ манай Кирсан тэр Далай ламыг дэмждэг байсан учраас киттийн төрийн газрын та нар таавал нэг талаас нь юм ойлгож мэдж байна. Энэ өөр талаас нь ирээд л үстэн бид нэр одоо тэр төвд ямар ажил гэж байна бид ажина. Тэгээд хоёр талаас нь одоо хараад үстнийг ягаад л дүүдсэн чинь тэгээд тэр төвдөр яваад л явсан чинь ёо тэр одоо төвдөр болохны манай Монгол орн нутаг чинь көдө мал дүүрэнг аду малта бүхэн байна шүү гэж нэлээд одоо гой октод байна. Баатарлал эрэгтэйчүүд байна. Үүд дээр одоо ийм л идэж малта одоо л чайхан орн нутагтай байна. Тэгээд тэр төвдөр явж уалгаад чулуу шүү. Тэгэд нэг ükürüstün için nigadlı нэг чамаасаа зогссон келката яс. Тэр одоо чулуун дээр одоо яаж амдэр хөө. Тэгээд я судлаа модод яхлан тэр чинь оглоо нэг эмэгтэй хүн нэг 10 дөрөв 5 нөхөртэй. Эмэгтэйчүүд одоо октод ховор болж байна. Октодыг булаад явдаг тийм чадал арга байхгүй. Тэгээд одоо дээр Вильям Рубрук энэ Йоан Гүрний хаануур тэмцэл явж яваад л замаар нь олон газруудаар яваад тэгээд батлаад бишсэн өмнөд байна. Энэ төвдөр дамжаад явж яваад төвдийг болохлоо их л удаа амар залтаар тийм. Тэгээд аав ээж нас барахлаа аав ээж нь ичгнэ гэж. Тэгээд одоо юу ямар амар юм аав ээж нь яагаад ичж юм гэхлээр бидний аав ээжээс төрсөн аав ээж буцаад бид нар урах ёстой гэж. Тэгэд яанаглаа тэр чулуун дээр чулуу тавирчгаад тэдэн чинь болохоо итгэх юм байхгүй. Тэгээд л одоо арга басраа тэгээд одоо бас нэг юм идэх. Тэгээд тэр одоо тийм ядуу тийм болохоо л кэчөө ёосноо арт юм болж шүү дээ. Тэгээд миний бодлоор болохоо тэр одоо Карл Маркс, Фридрих Энгельс гэдэг одоо чирэний ноостал одоо комиссионыг дөрөд гэж юм л дээ. Одоо манай хөгчдүүдээр чирэдэ ноосто гэж ярьдаг. Yan üstte. Тэр комиссионыг дөрөд салуураад лах дүүнэр нэг налаа булаад л явсаар ирлээ хуучны маань орхоо анзаарч хуучны маань босгоч. Тэгээд энэ ташралгын дундаа нэгэн болсон дээр нь бүх энэ уран нутгуудыг яах дэлгэг болгоо зөв замаар дүүдэрдээ л энэ бүх юм зөв ийм бүрэн тэрэг гадлаа заагаад явах тийм тэнгэрээс буулгасан тийм одоо бид нөхөө эргшүүлээд тийм ард түмэн шүү. Тэр юм бос ширгэж авах хэрэгтэй гэж байна. Тэгэд энэ тэдэн муу тэдний сайн энэ гэж ярихгүй ирл одоо тэр ир манай юм чинь ийм агуу юм шүү гэдэг. Энэ юм аа бос гэдэг үг ирж байгаа. Тэгээд бид нар монголчууд болохоор тэр хуучны маань сэргээ босвол бүх дэлгэж тавьширна. Тэгэд би одоо одоо дэлгэш хөдлөх хул хатан баригдаад банкны мөнгөн одоо зээлмэл одоо кэдэ олно ховта мөвта гэдэг шунын сэтгэлтэй уусгаад л төр атчихсан байна шүү бүх дэлгээг. Тэглээд тэгээд 10 цагаан хурганд нь алдан шар цохор туга натгаад амта дэлгэ миний гэж алдар бог жамгар байна гэж зарлаад дэлгэнээс нь болох манай жангар гэдэг л одоо тэр юмыг батлаад л одоо явж бараг 70 нас гэрч болоо гэж л тэгээд цаарааны нэгийг болохлоо одоо тэр одоо шар цохор туга натгч үйдэн болохоо исч босч тэр манай одоо уламжлаад явах залуучууд байвал болохоо ирэл сайн юм тэгээд ард юм нөх зэвас амарн ороод тэгээд жаргалын 68 80-аар одоо гэж нэл одоо амьдраад сайн сайхан явахлаа тэрнээс илүү юу байх вэ одоо kühne küsl гэсэн юм хоёр küslтэй юм гэж жангард өлн гэсэн цатгач өнөр өсгөлэн болох өлн олон болох гэж тэгээд тэр хоёр юм байна одоо энэ зэрлэн анги шоу чинь бас тэр одоо дэгдэмэл гужим дээр нөхөр гүйгээд нисаад нэг тохор хавч ирээд цатгад тийж ягаад тэгээд дэснэ шүү
Тэгээ бид нар олгоо бас одоо тэр юмыг бодох хэрэгтэй болж байна. Тэгээд одоо энэ күн олглоо одоо жангарт эргэж яана л үдээс даван халуун байхгүй гэсэн жаргал байхгүй гэж. Күн олглоо одоо нас бараад ирэхлээр нь арданы хараад л одоо энэ олглоо. За олглоо энэ авэжна ёс зангшил ёс журмыг олгоо дамжиж тэнийг дахуулж явуудаг хүмүүс байна гэдээ батлаад явахлаа болж байна. Тийм юм байна. Тэгээд одоо би ягаад олон үгээрүүгээд л одоо нэмагуучлаараа яагаад ихлэ нэг когшин Монголд ирж байна. Цагаан замаа чи бүү юм яриад чи дуулаад гэж ярьж байгаа юм. Тэр зөв гэж санаад яагаад гэвэл одоо югэн богнохын сайн урган урдын сайн гэж ярьдаг. Тэгээд одоо жоохон нэгэд одоо халууцаад л жоохон олон үгээрчгүй. Тэгээд уучлаараа нэг гэрванэг эвгүй байдлаа гараад л урахгүй. Тэгээд ер гол юм нь бол энэ жангар гэдэг л одоо жангараа нь яаж сонсох вэ? Жангараа нь яаж мэдээлэх вэ? Жангарыг яаж одоо олноо өнийг көрөгч тусгаах вэ гэж халууд ирээд л ярьж явах юм болж байна. Одоо миний бодлоор бол одоо 3-4 цаг нэг өдөр 3 цаг хайлаа гэж ярьдаг шүү. Зөв ард түмэнд бэлэн болоод байгаа. Жангарыг сонсохтан бэлэн болох бас тэр хэмжээний көр ард түмэн байх хэрэгтэй болж байна. Тэр юмыг болохоор одоо яг одоо энэ хажуудыг одоо бид нэг суугаад л тэр одоо талбарлаад явсан бас л их сайхан юм гэж бодож байна. Тэгээ жангарыг хэсгээс хайлаад л тэр юм учир утгыг тайлбарлаад мэдүүлээд л. Нэг 11 яг тэр хүүчин жангарын 11 21 ига чихар ороод л бид шингэр тэр маш их хов заяа гэж бодож байна. Тэр юм анзаараад өгөө тэр бол ивтрээд л гэдэг оруу. Энэ нас одоо жангар хайлна гэсэн икэл одоо түүлж гэсэн чинь баг цөөн юм шүү одоо. Деликатер байгаа хайгаад бол гүйж нь ологдохгүй тийм юм болж байна. Тэгэд энэ бол тийм л ийм тийм икэл сайхан юм болж байна. Тэгэд энийг бол бас одоо жангарыг сонсомор байна гэдэг. Жангарын тэр одоо би бол боломжоор тэр хүүчин нэг үгийг бол алдлууга тэр хүүчин нэмийг бол ягаад л одоо хайлаад л одоо харуулж үзүүлж байгаа шүү. Тэгээд тэр юмыг бол ягаад одоо тэр код болж явах уу нэг юм бол матриц болж тэр юмыг чигдээ оруулав. Тэгээд күнэ миний бодлоор бол би тэр юмыг бол ёсондоо нийтгэж байна. Тэр юм нь бол күнэ амьдрал шал өрүүлж чаддаг. Одоо би бол ягаад л одоо над дээр бол би дал хөрч байгаа юм шүү. Кармандан тасархан мөнгөөгөө бүх дэлхийд төрөөд л яваад зөндөө бол найж өтөө. Тэрнээс одоо яа өөсч одоо тийж одоо өлнөс гэлэн яваагүй гэсэн биш нөх. Тэгээд одоо Коммунистаны адын жангар гэдэг жангараад л явж байгаа юм байна. Би бол багаас нэг юм ярив. Тэгээд энэ би зам дээр төрөл цагаан зам болоод цамцтай төрж нэг давхраа харсан. Тэгээд цамцтай төрсөн гэсэн хаж жаргалд болдог гэдэг одоо манай тэгээд эрдэнэс ирдэг байсан. Тэгээд тэр нэг урс газар төрсөн чинь тэр урс юм чи тэр халимгийн хаваар амьддаг урсмууд тэр юмыг бас мэддэг байж тэр. Тэр юмыг аваад хадгалгаа тэр их л чухал юм гэж. Тэгэд миний тэр удаа аршиг нэг урс юм чаваад угаагаад тэгээд бид навмар байсан чи манай эмээ урс нэг ганц нэг үг мэддэг эмээ ирээд түнэс нь булаалд татаа байж нэг алхах чигээр тусалж авлаа гэж аахгүй. Тэр тийм чухал юм шүү дээ. Тэгээд одоо аснаар нас дэнишний одоо минийх гээд татаа тэр урс юм чи өгөхгүй гэж байна. Тэгээд л татаа байж нэг алхах чигээр маваад л тэгээд тэр миний манай овгих би баатууд овгих одоо Хүмүүс баатууд ургаахад баатууд гэж ярьдаг. Тэгээд 700 онготой 500 баатууд гэж дээр үед ирж явсан юм ажил уу тэгээд. Тэгэд энэ алмастаа уралддаг юм. Алмас гэж байна уу гээ? Байна. Тэгээд манай өвөөгөн хоёр том ахын алмастаа уралдаад алмастад зодолдоод тэгэд арай 30 хүрээд л нас барсан юмс гэж байна. Тэгэд алмастаа адил тэнцээ тэгээд бол барил амьд байдаг. Яг ялагдуу шууд өвчин ирээд өнгөрж яддаг гэж нэгч боддог.
Тэгээд надад л тэгээ багаас над багаас нэг том хар амар том хар юм көөгээд нэхэд л тэгээд зүйдэндээ нөгөө майл дандаа тэнээс сүр сүмсүн гараад гараад цухтаад тэгээд зулаад майл дандаа үүлсээр сэрээд тэгээд л байдаг яс болох уу. Тэгээд тэр бас л зүйдэн дотор зүйдэндээ тулгаагаан чавч өөх. Үймэчэн таслуулах. Тэгээд амар юм зүсгэдэг байдаг. Тэгээд байж Парижд би нэг CD-гаан бичээд тэгээд энэ жангран тэр дотор жангран бичээд л тэгээд тэр юм төгсөөд л тэр нэг айл дээр хонсон Парижд. Тэгээд тэр шин тэр зүйдэн тэр том хар ирээд том хартаа барилдаад тэгээд анх удаа наснаа тэр том харыг би ялсан байна. Тэгээд ханаас тэгээд тэрнийсний гадла гадны шавдаад л зогглоо тэр зүйдэнд бол яг болгоод тэгээд тэр яг гисгэр тараад л явж удаа. Тэгээд түүний дараа тэр зүйдэнд харагддаг. Тэгээд бас энэ күнэн нүдэнд харагддаг юм байдаг. Харагддаг нэг бас тав юм байдаг юм байна. Күн чочоод айдаг чинь сүрддэг чинь юм байдаг. Тэр одоо баг бичгнээс аван күйкт болож юм болж бас ээж аав нь одоо ховцын юмсгаад хооллаад л байна гэсэн тэр нь бас дутагдах. Тэр юмд нүдэнд нь үзэгдэх нэг амар юм нь чочаах айлах бас юм байдаг болж байна. Хин юмс одоо зүүдэндээ яг бодиттой болоод 30 наснда тэр тэдэртэй том юмтайгаа байлдаад дийлэгүүнүүд нь бол Одоо дахиад бигээд бодмол байна насна одоо күнэ юмыг муула юм хүмүүс ярьж болохгүй. Тэгэд одоо энэ бидний шашнаар одоо 400 500 жил явж байгаа шүү. Тэгэд одоо ганц нэг алдаа дутагддаг нь тэр юу юм шахын ойлгом мэддэггүй байна. Тэр манай дээр эмээ нэг инээдтэй мэрсэн байна. Тэр бас яна хөвсгөлийн өмнө ламнар чанга күштэй цагт. Нэ манай аймгийн нэг одоо баатад нэг көгшнө одоо ерөөстэй күнэ юм күнэ гэд яаж нэг ойлгох вэ гэдэг л за одоо би насны ирээ би мацаг дүйцэн бариад л одоо ном дурна гэдэг л Эрикан эргүүлдэг болов гэж гээд ломсог болох тэр тэгэд энэ болоо одоо энэ көгшн тэгэд кэскин ирээд л одоо юу тэр Эрикан болоо юм гэдэг л энэ чинь айдас аваад тэгээ бас нэг цаг хугацаа давуулж байгаа л та нарын миний унших ном мэдэж нү гэдэг л асуусан гэж. Тэгсэн чинь хүмүүс одоо анзаа юу ч мэдэхгүй шүү тэгээд. Тэгээ миний унших ном чинь энэ чинь 3 нэг шүү. Өнгө дааган сарваа 3, өнгө дааг сарваа 3 гэдэг уншсан шүү би гэдэг. Тэгээ нөө дааг сарваа 3 гэдэг л да. Энэ нөгөө уяач нэр нь хамгийн сайн одоо мантруулж явах үү тэр одоо. Энэ адуу мөрнө бидэнд хайртуулсан тэр өнгө дааг сарваа 3 гэдэг да. Тэр болгоо ойлуулж мэдүүлж байна. Бид нар болгоо шар шашин чинь бас гой зөндө философи байх. Тэгээд тэр философид хүрэхэд тулд өөрсдөө хэлээ мартаад төвд хэлэнд орох хэрэгтэй болж яах вэ? Тэгээд тэр зөв буруу юу? Харин тэр болоход тэгээд бодох хэрэгтэй болж байна. Тэгэд энд нь болохоо манай хэлээр энэ түүл байна. Бас л одоо дээрээс дээч чинь болохоо төвд нь болохоо игээд төвдийнхөөгээд монголийнхөөгээд игээд бүх юм ховаач гэсийг еврей манхаяд күн юмд одоо булаацалдаад яах нь бас буруу зөв. Тэгэхээр тэр хятадын засгийн газар одоо энэ туйлыг дэмжсэн шүү дээ. Одоо тэр 3 туйлыг дэмжиж тэгээд одоо Шинжаанаас өнгөрсөн жил нэг баахан Шинжааны одоо монголчууд ирээд энд Жангарын баяр хийлээ. За Жангарын баяр Шинжаанууд яад юм бэ гэхээр одоо яг цагаан замах шиг ингэж хайлахгүй юу яад юм бэлээ магтдсан юм бэлээ Жангарыг. За манай Жангар одоо Шинжаан чинь хайлдаг бас көгчдөд байсан юм дээр. Далаан тэмэнтэмэд далабайн Жангар ядлаа. Бас. Тэгээ ихэнхдээ багш нар бол миний анзаарсаар тэндээ хүмүүс Жангараа магтан дуулдаг тийм дуунуудтай одоо манай Жангар ийм баатарлаг ийм тийм ингээл л дуулаад л их гоё юм байлаа тэр зэгтээ бас. Одоо өвөр Монголын жил одоо 10 жилийн сургуулиудад урлагийн өн дээр бол бас яаж ин Жангараа магтаан дууг одоо бүх хүмүүс дуулж байна. Тэгэхээр нөгөө саяны түрүүн буурлын хэлсэн шиг бид нар яг хуу бүхэн шашинд өөр ингэсэн философи үнцэнтэй зүйлүүд байгаа. Тэрийгээ судалцаж суралцж байгаа одоо маш олон амьдралынхаа он цагуудыг өнгөрүүлсэн лам хуврагууд бол тэнд нь очиод сурж ийн, бичиг соёлын сурж ийн, тэр хүмүүсийг сонирхож судалж байна. Зүгээр ард түмэн бол одоо би жишээлбэл очиод юу ярьж байгааг нь ойлгохгүй байхгүй. Би тэрийг одоо суралцаагүй учраас одоо хэмрээ чинь босгож байна, сайн сайхан болж байна гэдээ одоо мань мэрсэн муушин би ойлгохгүй. Гэхдээ яг хуу одоо олон хүний итгэл бишрэлийн хүч байгаа болов уу гэж би одоо цэцлэж сунаа гэсэн үг. Тэгэхээр бид нарын одоо ахын хэлгээр бид нар өөрсдийн гэсэн бас юм байсаар байтал хүний юмтай одоо булаалдах нь одоо
бүгдэнд л бид нар дэлхийн бүхэл хүмүүст өөр өөр ингэсэн юм тухайн одоо газар орон амьдарж байгаа газар оронд нь харьцуулаад өгсөн байгаа шүү дээ. Одоо нүүдэлчт нь бол одоо энэ жангар нь. За тариа тарьдгууд нь тэр одоо тарианы соёлтой юм одоо философи. За тэр хадаа тэврээ төвчидгүүд нь одоо тийм одоо философи одоо өлөн одоо маш удаан хоол ундгүй ургамал тариагүй юм чинь тэр өлөн мацаг барьж яаж амьд үлдэх тэр философи. Бид нар тал нутагта ийм тансаг сайхан идэ будаатай дөрвөн улиралтай амьтад одоо юу дутаж яасан гэж одоо хоолоо сойгоод одоо төвтж яах вэ гэхээр бид нар газар нутаг болгоны өөр өөрийн онцлог байгаа. Гэхдээ монголчуудын маань маш том соёл бий. Хэнийг ч итгэл үнэмшлийг үгүйсгэж болохгүй. Эзэн бог Чингис хааныхаа үед ч бид нар хар хорон хотод маш олон шашны тэргүүнүүдийн мэрэгэн ухааныг авч хэлэлцэжсэн ийм агуу суу бэлэгт ард түмэн. Тэр хин нэгний итгэл үнэмшлийг одоо муухай гэж хэлэхээсээ илүү биднийх юу вэ гэдгээ ялгаж салгах чухал юм байна гэж ойлгож байгаа. Одоо Сүтэг богдож Чингис хааны зарлагаар та нар олон газар излээд олон ард түмнийг дөрэйцүүлээд л одоо явна. Тэгээд тэр газарнуудын шашин гэдэг байдаг юм. Тэгээд энэ бурхан зохиолсон юм. Тэгээд энэ шашин гэдэг юмыг болохоор тэгш хайрлж тэр болохоор шашныг өөрч явах гэмшөөг татвар буу авдна гэж ярьж байгаа юм. Тэгвэл тэр олон шашин дотор онцны нэгэнт хайран буу өгдөнө гэж Чингис хааны ёсонд явна шүү. Онцны нэгэнт хайраа бүү. Бүгдийг нийжих тэнцүү авч байгаа. Тэгш хараа дэлгэ миний гэж ахваа эднэр болохоор тэгээд тэдэн гээл. Тэгээд тэр юмыг олгож цаараны олгоо тэгнэ дараа тэр Чингис хааны ач нэр чинь олгоо Билэ хаан будын шашинд ороод хөлөгний олгоо лалын шашинд ороод тэгээд л эдэн чинь олгоо салаад л явж чадсан байх шүү. Ганц Мөнгөн хааны үед тэр Рубрук чинь Алтан ордын Бат хаанд ирээд манай шашныг сунгатна яад ирэх үү? Тэгэхээр Бат хаан одоо би тийм асуудлыг шийдэж чадахгүй. Дээрэм нэг том хаан байна. Та тэр хаануудад асуудна. Хэрвээ тэр хаанад надад болохоор ярив би тэр танаа шашинд орё гэдэг. Тэгэд наашны илгээсэн тэгэд энэ олгоо хар хорын чинь зөндөө шашны ээлжнэр ирээд манай шашныг сунгатна гэсэн чинь тэгэд Мөнгөн хаан бид нар олгоо өөрсдөө тэнгэр шүтлэгтэй шашинтай болсон учраас тэгээ манай шашин бидэнд олгоо хайрлж байгаад бидний энэ том гүрэн зохиолсон байна шүү. Тэгээ түүний дараа бидний шашныг явуулах уу? Бид нар өөрсдөө тэнгэр мөрөглөө. Тэгээ та нар олгоо хариу буцаад газар болгондоо көрээд л тэр өөрсдөө шашнаа шүтээ байгаад байна. Тэгээ хажууд нэгнээс нэг булаацалж тийгж гэргөө гэж ярьсан байна. Тэгээд Батух хаанд энэ чинь удаа бахархлахын мэдүүлэхин тулд тэр Рубрукийг та боломж байвал тэр ирсэн замаараа хариу буцаад яваад Алтан ордын хаан Батух хаанд надаас 2 амныг дамж үлдгэрхтэн гэж хамаалж байна. Тэгээ ямар үгүйгийнхлэ Күнэ толгой дээр 2 нүд байдаг боловч нэг нүдний харсан тал руу 2 дахь нүдний хардаг гэж. Чи бид хоёр байгаа чамдаа охоо ёсондоо одоо бид нь нэг толгой 2 нүд адилаар дэлгээлээд адил харж үзэж байна. Бид манай ухаа санаа бодол нэг гэж ярьж яах юм болж байна уу? Баярлалаа чамд гэж. Тийм гоё юм. Амар сайхан тэр. Тэгэхээр одоо хятад улс одоо туйлыг дэмжсэн ч тэр хятадууд бүгдээрээ одоо туйлын хэлийг сурах хэрэгтэй юм байна гэдэг чинь бас энэ чинь бас нэг юу. Одоо миний бодлоор олгоо игээд цаашаа би гэж энэ олон шашнууд олгоо одоо игээд л одоо ийшээ байхгүй болоод л явж чадв. Энэ манай жангар олглоо. Олно энэ дэлгэн ансаард нэг көрөх тийм нэг авирт агуу юм байна гэж бодож байна. Тэгэд магадгүй цаашаа нь одоо жангарын одоо юм мэдмээр гээд бүх дэлгэ одоо монгол хэлээр ураад чиг хүрээд ирэх байсан. Гэж нь л одоо одоо загсэл юм колон малонийгээд одоо англи хэлээр явж явах авалглаа оюун ухаангийгаад одоо жангарын хэлээр чинь орж ирэх магадгүй гэж бодож байна. Тийм шүү. Судалж байгаа хүн чинь хэлийн л одоо сурж судлаа шүү дээ ер нь бол. Тийм. За. Тийм ээ. За сайхан яриа өрнүүлээ. За байсаран баян суусаар нэнэрүүлж одоо игээд одоо тоо бэрэн толгоймент онгод ангийн аав ээж нь авьяа занга хадгалж одоо гэж нэ бол ерөнөндөө одоо баярлж бахархаж одоо сайхан одоо баяртай бахта байхыг алдар бог жангарын хайрны байл алдар бог жангарын хажууд байсан 35 12 баатармуудын одоо хайрны байлд гэрж амлын мэнд байх нь бол олон дэс алдар бог жангар хайрлж байж утгаа Hurray.
What